За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд хайртай нэвтрүүлгээ маань одоо нэвтрүүлэг гэж хэлэхэд бас айгүй хэцүү те. Яг ТV мивээр нэх гардггүй учраас. Гэтэ яг та нэвтрүүлэг ингээд л нэрлэлчээ. Энэ удаагийн дугаар үгээр эхэлж байна. Залуучуудын дунд маш их эрэлт хэрэгцээтэй байгааг хэлчих юм бол одоо бараа бүтээгдэхүүн шиг болчихно. Одоо байнга нэг сонирхлын татж байгаа одоо драмын театрын гэж нэрлэгдээд байгаа те. Жүжигчин Дүлгөөн би гараа өгөөд байгаа. Гой гараа өгөөд байгаа. Йой, тийштэй сайн байлгүй яхаа. Тий сайн байгаа. Сайн. За сайн байгаа. Бүчүүдийн ямар ч эрэлт хэрэгцээгүй. Бас залуучуудын дунд биш залуучууд биш. Бүсгүүчүүдийн дунд яана өөчлөөрэ. Ямар ч эрэлт хэрэгцээгүй гамбаа байна гэж. Гамбаа ирсэн байна гэж. Би ингээд айгу гоё цэг суух гэсэн чи танай энэ бодон чи бүр ингээд яаж сумаар наа? Намайг наах уу? Өвдөр суух уу? Үлгүнэ яах уу? яах ч гээ. За би өөрөөс чинь юм асуух гээд. Өө за, асуул та. Өөрөө яг ямар учиртай юм бэ? Гэхдээ би нэг ингийн ард байна. Ингийн нэг иргэн байна. Нөгөө нэг имбас хэлхийгээс ахуулаад юу нэвтрүүлэг ч хүмүүс үзэх амар дуртай шүү дээ. Өө за баярлаа. Нэвтрүүлэг хийгээд яг ямар мэрэгчлээ, ямар хүн яаж мөнгө олоод тий. Нэвтрүүлгээрээ юу? Муугаа тий. Чир маа нэвтрүүлэг бизнес болгож хараад байна. Энэ кейсээ задлаа мэд өгчээд. Эхлээд Дүлгөөн бизнес гэдэг аваачих. Би амар муухай шуналтай юм шиг болчлаа. Зүгээр л бол хүмүүстэй бас мэдхийг хүсдэг байх гэж байна. Тийм. Зүгээр шүү дээ. Би миний мэрэгжил бол менежмент орчуулагчаар төгссөн шүү дээ. Ямар хэлнэ? За яах вэ? Тэгээд нэг хэлний л орчуулагч байгаа үедээ зайлаад. Тэгээд нэвтрүүлэг бол гол зорилго бол мөнгө олох ч юм уу эсвэл тэгэхээр яг нэг ТV-гийн юм арилжааны чиглэлээр биш аахгүй. Энэ бол зөвхөн одоо цэвэр хобби те. Гой сонирхол дуртай. Хамгийн гол нь энэ их утаа, үнээр, ийм стресстэй нийгэмтэй залуучуудтай гой ингээл гой нэг хэдхэн минут хамт байхад гой үстэй. Одоо ингээл Дүлгөөнийг хараад залуучууд харж байгаа шүү дээ. Мянган залуучууд Дүлгөөнийг хараад сууж байгаа одоо ширтэж байгаа. Ямар гоё охин байга. Тийм ээ гамбаа. За гамбаа орон бүтээл өндөр мань хоёр хоорондоо яриад чамайг жоохон тэнд нөө нэг шагаатай нэг дугаар хийсэн. Бас бид нэр үзсэн үү те. Тэр Ока шагаа хоёр орж исэн. Тийм. Тэрнтэй адилхан болох гээд байна уу? Чи гоёо. Тэс шагаа. Тэр гамбаа гоё гэх гээд шүү дээ одоо баг. Тэгээ би ер нь өмнөх нэвтрүүлгүүдэд ч гэсэн бас үзэх дуртай л да. Энэ хоёр намайг өнөөдөр бүр дээш шидлээ шүү те. Үзэх дуртай, амтлах дуртай, яах дуртай л гэдэг шүү. Сонирхолтой байдаг байхгүй. Ашгүй дээ. Зүгээр л ингээл нэг юунаас зүгээр л ингээл нэг найзууд юм ярьж байгаа юм шиг. Тэр чөлөөтэй байдлын гоё санаа. За кофе уу, Nescafe хамгийн гоё кофе гэж ааш. Кофе уу? Нөгөө өмнөх танаа нэвтрүүлгээр чи хүмүүс орол өөх юм байхгүй. Одоо харин кофе байна л да. За Дүлгөөн Ромео Жюлеттэй тоглоод зүгээр Жюлеттэй болоод л амар уу? Амар. Тарангуут залуучууд малуучууд цэцэг өгөөстэй. Үгүй ээ нэг тийм байхгүй чинь гэр бүлтэй болохоор. Оо гэр бүлтэй байсан юм уу? Оо гамбаа чи ирдэлхөөс гэр бүлтэй байсан юм байна шүү дээ. Чин одоо бас дэлхийн маш том одоо хайр дурлалын зэвтэй гоё сонгодог тийм. Хоёр мангар хацааны хайр дурлал өстэй тий. 17-8 тийм ямар нэгэн хайр. 14-тэй байхгүй. 14. Оо хоёр мангар хацаа тэр хоёр бүтэхгүй. Тэр нөгөө нэг 14-тэй гэдгсэн чинь 14-р зууны үйл явдал шүү дээ. Тэгэхээр 14-тэй ингээд бибидээ дурлаад ингээд үнсээл юм явсан чинь миний нэг таньдаг ихч үтсэн энэ охинтойгоо. Охин яг 14-тэй ч таарсан. Тэгээд одоо манай монголчуудын 14-тэй хүмүүс бол жоохон шүү дээ, жоохон хүмүүс. Тэгээд охинтойгоо хамт ингээд үтсэн чинь нөгөө охин бие тушаа гэл тэгэл ингээл үнсээл амаа орлол тэгсэн чинь ингээл хүүхдийн хажууд л ингээл жоохон юугаа байдалд орол тэгэл ингэж тайлбарсан юм. Тэгээ би энийг бас ингээд хэлчмээр санагдаад. Миний хөө энэ бол хаа байсан 14-р зууны одоо болсон үйл явдал. Тэнд хүмүүсийн одоо дундаж наслалттай 50-60 ч юм уу тий. Тэгэхээр дээрээс нь Европ ингээд хүмүүс жоохон өсөглөн биетэй бүх юм ингээд яадаг. Одоо бол хүмүүсийн дундаж наслалт өөрчлөгдсөн. 13, 14-тэй бол юм жоох хүүхд ийм шүү миний хөө гэж ингэж ойлгуулж охин юу ч асуугааг байх чи ээж нь өөрөө ингээд бүндгнөөр тайлбарлаад байсан. За наах тий. Юу гэм бол та нар ингээд тайзан дээр жүжиглдэг штэ тий одоо гамбаа. Чи өөрийнхөө хоолоогоор ярьдгүү эсвэл ингэж өөр хоолоо молоо болгож ярьдгүү. Одоо чи Жюлеттэй тоглохдоо ч юм яаж ярьдгүү? Өөрийнхөө хоолоогоор. Өөрийнхөө хоолоогоор ярих үү? Яг нэг эмгтэй болж тоглоод идэж тохшоорлоо гэж үжигч. Тэгэх юм бол яг мэдээж. Арай өөр аа. Нэ гэж нарийсгаал. Чи өөрийнхөө хоолоо. Ер нь бол өөр их гэхдээ Жюлетта дээр болохоор арай жоохон гэдэг утгаар нь ер нь бол хоолойгоо өөрчилж байгаа. Тэгээ нүг жүжиг маань ингээд эхнээсээ төгсгөл хүртэл ингээд Ромео Жюлетта хоёр ингээд
ийм жоох 14 настай ч гэсэн нөгөө амьдралын бүх юмыг үзээд тэг ингээд жүжиг дуусах. Амьдралын бүх юм гэж байна. Гэхдээ ер нь бол ингээл үзэх ёстой байсан амьдралынхаа ямиг айгу хурдан хугацаанд хэдхэн хоногийн дотор үзчихэж байгаа болохоор жоохон хөгшрөөд гэх юм уу тий сэтгэл зүйн хувьд тийм болохоор явандаа ингээд хоолоогоо өөрчлөөд юм уу тийм эхэндээ бол яг юм арай өөр жоохон хоолоо. Саяхан нэг саксны тэмцээн болж ирсэн гинэ. Тэгсэн чинь маа нэг баритон хоолойтой нэг дуучин байт юм баха. За нэрийг хэлээгүй. За фаст. За нааш өгч. За шид гэдэг голдноор айгүй явжсэн юм байна л да. Тэгэл хоёр баг алаа хайдан болоод оноо моно тэнцээ тэгээд байжсэн. Нэг нь бөмбөг залж нааша. Нөө баритон бол баг. Нааша. Тэгсэн гисэн. За тэр уучлаарай тэр дуучин. Бас нэг юм тогон цогтөг балтай нэтрүү. Заганбаатар те. Яг жинхэнэ өөрийнх нь суур хоолойно гарч ирж байгаа тэр үү те. Гэтэ хүнээс яг тийм сонио хоолой айхаар бас гарддаг юм л шүү дээ. Тийм үү чинээс айдээ. Чинээс айсяа. Би нэг хүнээс айгаа жоохон бахта араас ингээ нэг хүн дагаадсан байхгүй юу. Тэг ингээ алхаж исэн чи араас ингээ бариад гэсэн надаас хизээч тийм хоолой би одоо ч яаж гарснаа санахгүй байна. Нэг амар хоолой гарсан айсан да. Тэгдэм л шүү. Ямар хоолой гарсан бид нар сонсож. Тэр чинь яг гэтээ үнэн хоолойгоо гаргана гэж бас болохгүй л дээ. Тэр үедээ бас ямар хоолой гарсан юм. Мэдгүй би одоо тэргээр захирдсан бүдүүн нэг тийм аимшиг тэр хүн өөрөө сүлдээ надаас айгаад тэгээ яваад өгсөн. Яах гэж намайг татсан бас мэдгүй. Хойноос чи. Тэр нам тий ингээ араас ингээ бариад тавсахгүй. Тэгэл би орилсон. Надад нэг зориг байсан юм. Даач чиний тэр муухай хоолноос чи би амар айсан. Ер нь их муухай ашиглт юм байлаа шүү бурхан минь. Гоё яалт юм байлээ. Гоё яалт юм байлээ. Гоё юм байлээ. 5,000 төгрөг их мөнгө. Яг хэрэгтэй үедээ 5 байтугай 50 төгрөгч их юм байл шүү дээ. Тийм үү. Нэг яг их мөнгөтэй үед бол нэг юм биш юм шиг санагддаг хэрнээс яг цагаад болохоор 50 төгрөгч гэсэн айгүй их мөнгө. Ер нь бол мөнгө л болно. Зүг. Хизээ 50 төгрөгийн үнцний тэгтлэх мэдрөө. Гэхдээ ер нь тэгээд хуваалцаач. Янз бүрийн юм болоод ингээл яг дутаат ч юм уу. Ер нь бол мэдэрсэн. Тийм үү. Гамба 5,000 төгрөг их мөнгө. За одоо ч тэгээд нэг ихч гэхэд бас л биш тий. 10 яг тэгэл огт мөнгө болчихвол бас бензин хийчихэл мөнгө шиг нэг ойрхон зур явчихвал бензин мөнгө. 20. Ахтай айгүй нэмэгдсэн. Одоо тэгээд ер нь бол мэддэг. Гамбагийн хэлэх гээд байгаа санаа бол зөөрөх мөнгөний ханш жоох унаад байна те. Мөнгөгүй байх үед одоо төлгөөний хэлдгээр бас яг хэрэгтэй бол их л мөнгө л дээ. Тэгээд боломжтой мөнгөтэй явж явах үед бол тэгэл нэг их мөнгө биш. Тэр байтгаал зарлахтцсан л байдаг шин. Чамд бол 20 бол их л бол явцсан уу? Гэхдээ ер нь бол тэгэл мөнгө л бол. 20 секундын дотор 20,000 төгрөгтэй болмоор байна. 20 секундын дотор болъё. Болох. За чи миний гутлыг 20 секунд үнэрлэн заяа. Тэ 20,000 шүү дээ. Чи их мөнгө гэсэн шүү дээ. Окей. Яагаад вэ? Үнэрлэнгээ миний хөлөнд массаж хийн. Тэгэл болоо. Үгүй тэр нэг фэйсбүүкээр нэг хүн яваад байна. Ямар хүн? Үгүй нэг тэр хүн яг үнэнгээсээ тэгэж бичээд байд юм уу? Тэр их та нар үзсэн нөгөө нэг хоол хийж яхад үгүй орой олгон нөхрөөгөө орж ирэхээр бүлийн төмпөнтэй усанд хөлийн дүрээд салааг нь угааж өгч юм өгч вэ гэд. Мэдээгүй. Үлгэрийн. Надад л өгтөө нөхрийг орж ирэхтөө. Тий. Надад гэхдээ тийм халамжаас илүү яг хайртай хүндээ өөрөө халамж тавих нь надад илүү гой санагддаг шин. Өөрөө хөлөө угаалгаж их хооронд харин хайртайгаа хөлийг угаагаа байж их юм бол харин жинхэнэ гой таашаалыг угаалгаснаас илүү таашаал авна гэж би бодож байна. Тий шүү. Нэг хүнд хандаж илээ. Тий. Хэрэв угаахгүй бол байна энд байна. Угаахаар нь байна. Шар замтаа угаахаар байгаа. Ердөө дөрөв ах битээ. Ерөөсө дөрөв насны дөрөв. Аав ээж ойлгоно бид нэр амьдралээс одоо тий. Яагаас салсан байж хөл угааж өгөөгүй. Хөл угааж өгөөгүй тэгээд энэ ба хөл угааж гисэн тэгээд битээр сосаа гэж. Та нэр найз бүсгүйтэй юу? Би яг айгууд амар таныг сонирхоод байгаа юм шиг. Тийм биш шүү. Би зүгээр айгуу нөгөө нэг уулзахыг одоо нэг хүсэжсэн те юм асахыг хүсэжсэн хүн гэж байдсан шүү дээ. Ингээ нэвтрүүлгийн үзэл. За нэг уулзвал тэгэж асуунда гэж бодож байсан юм. Байхгүйгээ хэлчих юм бол төлөв нөхөртэй байгаад байдаг. Тэгэхээр яах вэ? Яах вэ? За тэр найз охин мөхөө яах вэ? Тэг хүний намайг юм асуух гэж хүн асуух хариулахгүй. Би юм асуух юм байна. Найз охин нөө айгуу сүртэй те. Найз охин ингээд би ч нэг тийм өөрийнхөө талаарх амьдралыг нэг тийм хүмүүст ярьдгүй шүү. Миний амьдрал ер нь хүнд хамаа байна уу? Миний шанал нуу, зов нуу. Нэвтрүүлгэл гоё байж. Тий, нэвтрүүлгэл гоё байгаад болоо явчихж байгаа юм тэр шүү те. Гамбах
Би нэг юм асууж гоо. За. Энэ өстө сонирч байгаа байхгүй. Айгаа сонирч байгаа. Энэ айгаа айтайгаа сонирч байгаа гэдэг өндөр ба хадлаа шүү. Урлагийн хүний ингээл гэр бүл амир хэцүү гэл ингээд идэв штэ. Та яг хэлээ өөрийгөө 100% гэж үзэх юм бол гэр бүлдээ өөрийнхөө хэдэн хувийг зориулж байна. Тэр нь тэрэнд чинь их нэртэй нь ойлгодог уу, сэтгэл ханамж хэр байдаг вэ? Би чинь нөгөө цуцлуулсан шүү дээ. Тэгээд яг хаа өмнө байдаг байхдаа бол тэгэл намайг ойлгодог байсан шүү дээ. Өөрөө ягаад гэвэл урлагийн хүн байсан учраас. Тий. Нөгөө гамбагийн амьдрал бол гамбагийн амьдрал дэлхийд дээр маш олон хүмүүс салж нийлж байдаг л ах гэж би боддоо шүү дээ. Гэхдээ гамбагийн буруугаас салсан ч юм уу, нэргийн буруугаас бол салсан ч юм уу те. Тэр бол хамаагүй. Гол нь ганц зүйл дээр л байх хэрэгтэй. Эр хүмүүс бүх хэмийг л ачааллыг авч явах хэрэгтэй. Ер нь те би тэгж боддоо шүү дээ. Ачаал гэдэг. Одоо буруу зөрүү юм болсон л бол ерөөсөө л ерөөсөө л гэл ер нь л бүх буруугаа л авч явах. Эмэгтэй хүн ч яг эмзэг штэ. Эмэгтэй хүн чинь шүү ч. Тэгсэн чинь намайг ингэсэн шүү дээ. Одоо ч тэгээд нөгөө энэ сайтуудаар нэг хэсэг чинь нөгөө ингээл намайг ингээл нэг хэсэг жоох битсэн байхгүй. Тэгээд тэгсэн чи яг хөө эхнэрээсээ ингээд ирүүлээ цуцлуулж байгаа гэдгийг битсэн. Тэр нь болох үнэн л дээ. Тэнгүүд одоо ингээд баян мэлэг асуусан. Үгүй зүгээр баян бизнес хийдэг юм хөгшин авгаатай явж сууж тийм тэр нь. Тийм тэр. Тэгээд тэр хүнээсээ Lexus 570 бэлгэнд авч тэгээд хошорт өгөх юм шүү. Тэгээ эхнэр хүүхдүүдээ бүр ингээ ор хоронгоо гудманд хаялаа маялаа. Тэгээд одоо байр авч өгөөс тэр нөгөөхөндөө. Би юу? Тэ? Авч гисэн л дээ. Тэгээд нөгөө баян бизнесмен хүүхнээсээ юу? Юу ч ойлгоогүй гэдэг нөхөр яваад. Харин мэдэх гээд байгаа байхгүй юу? Би өөрөө мэдгүй байх над нэг хүн одоо 570 мал авцсан үлээгээд байгаа юм шиг тест. Би модод авчраад өгөөрэй. Тэгж бас манайх жирнээс жоохон тэгэл нөгөө их хандлт авахын тулд тэгэл янз бүрийн нөгөө тэр бичигдэж байгаа хүний дээр цаад ар гэр амьдралынхоо нэр төр бол хамаагүй. Тэгэл настаа байж Гамбаас энийг хэлье гэж айгу бодож байгаа. За ер нь яг энэ багийн нэвтрэлд орох юм байна. Тэгтээ би хэлье гэж шийдчих. Тэр бага насны хүүхдүүд настай хүмүүс эднэр ч айгу эмзэг тусдаг байхгүй. Хүмүүс одоо тэгж явсан болов. Миний аав тэгж явсан болов. Гэрлэхээсээ өмнө те хийж үздэг байж тээ гэж харамсдаг үлгөнөө энийг тийм хийгээд үзчихдэг байж тээ гэж. Их одоо нь бодсон юм байхгүй. Гэж байхгүй. Байхгүй. Одоо бүх юм гоё болохоор. Бүх юм гоё ахтал тэгвэл тийм толгойд ордгүй юм биш те. Орохгүй бах. Тэгэл яг хоо жоохон хэцүү мэцүү ингээл үед орхолох л та. Тий. Чи хөөх юм уу? Энэ ийм хөөхөн охтуудад ийм мөнгөтэй баяа агаанаар ер нь залгаж малгадаг болов. Үгүй. Ер нь гэхдээ гэр бүлтэй болчих чинь бас нэг бодлын тийм айгу амар юм биш. Одоо ингээл маа найз хүмүүс рүү ус хүмүүс залгаал ингэтгэл юм шиг л. Гэхдээ угаасаа л ингээл гэр бүлтэй хүүхдтэй. Та найз хүмүүс хөөх юм уу те? Хөөх шүү дээ. Facebook-нд байна. Хойл хараа да. Олон найз байдгүй маа. Ер нь нэг олон найзгүй дээ. Гэхдээ байгаа хүмүүс нь хөөхөө. Гэртээ ингээл ажиллаа тараал ингээл чи гээл те ингээл 17 цагаас жүжигийн сургуульттай гээл тэгжсэн болоод сургуультанд цуслагдал чи гэртээ 14 цагт ирж ийн л дээ. Тэгсэн чинь хаалган ингээл чойж ингээл гаццсан юм шиг те. Ингээл гаццсан юм шиг дотроосоо төгцсөн юм шиг те. Нөхрөлөөгөө залгасч утсан салгаастай. Тэгээ чи амар сэжиг төрөлтэй. За яста юу болж байна гингүүтэй. Шууд цойж онгоолгодог хүн дуудаал. Иржих хооронд чинь давсаг авах гэдэг байл чи хажуудлынхаа айл руу ч юм эсвэл гадагшаагаар чээх үү? Эсвэл тэнчэнэ тэгэл гүрийгээл байгаад тах. Оо хаан чамаагүй тэгэл хаан чамаагүй бишээ Хаан чамаагүй зөө. Боломжтой газар ингээл олоод тэг хурш муршиг таньдаг айл майлаа тагшаал би. Тэр болон л очоод. Тэр болон л очоод. Ингэчээл нэрээс хаалганаасаа нүдэ салахгүй ингэчээл тэгэл босох юм байна зөө. Үгүй тэр чинь бас айтайхан боломжтой газар байхгүй л өөрсдийнхөө амьдрдаг юм юм тэгэл болон тохоод битсэн гэдэг чинь бас л муугаа шүү дээ. Байхгүй тий. Тийм байхгүй. Тэгээд хажуудлынхаа айл руу орох юм уу? Орохгүй юу юу? Орно. Гэхдээ Тэр хооронд гараа авчил явах нөгөө хүмүүс чинь. Нөгөө хүмүүс гэж. Яа тэр дотор нэг эвгүй юм болох гэдэг шүү дээ. Гэр дотор хүн байхгүй. Тийм үү? Тэг би тэрийг мэдх юм чи. Тэгээ чи булан тохоосоо яриалцсан шүү дээ. Уулна өөрөө. Ярьж тийм зааван те. Гамбаа яах вэ? Ер нь яг тийм нэг найз охинтой олоод гэж хоёлоо гоё амьдралыг сайхан төсөөлөе л доо. Тэгвэл тэгэл гэртээ ирээд хаалга тал гоцсон холбогдохгүй юу? Тэгэл одоо яах вэ?
Тэгээ давсагч хаах гэдэг шүү дээ. Одоо хамгийн гол нь чи хаалга Монголд хүмүүс дуучаад байна. Одоо визсгал бах та. Хажуудлынхаа айл руу ч юм уу ороод. Тэгэхгүй нэр одоо ямар тийш давсагч амар өвддөг юм байл шүү. тийм үү. Өвдсөн үү? Бүр амар өвддөг. Чиний бүр давсаг бүр өвдсөн үү? Хөргий дүлгүүний давсаг өвдөж энэ төр гээ. Та надаас асуугаач тэгэж. Тэгвэл та яагаа. Би яг хүрийн. Яг ингээд тэгэхгүй л тэр чинь гарахын хүлээх юм ямар хөнгөлж. Ерөөсөө л юм эртээ заавал хүн байгаа мó? Байгаа нь мэдгүй. Ер нь бол мэдгүй шүү дээ. Мэдгүй юм чинь тийм мангар. Би үл хүлээн. Харин тэр яг л юмнийх нь ингээд яг гоё юм үдсэн дээр ш тийм үстэй. Чамд ингээд шүү дээ те. Ингээд нэг харахаар л харшил хөдлөөддөг тийм олонний тайл хүн байдгүй. Би ер нь бол нэг тийм хүн амтны ингээд байдгүй шүү. За би чамаа тийм гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр харахаар л нэг тийм байдгүй. Байхгүй. Байггүй те. Хүнийг ер нь байгаагаар нь л хүлээж авахыг боддоо шүү дээ. Тэр хүн ямар надад таалагдах гэж төрсөн биш те. Би өөрөө ч гэсэндээ тэгэл таалагдахгүй юм байвал таалагдахгүй л үст таалагдж байгаа нэгэнд нь таалагдана л үст те. Тэс нэг хүмүүсийг ингээл байлаар харьцуулаад идэв ш фэйсбүүкээр VS гал өрсөлдүүлээл ингээл тэр хүмүүст ямар ч тийм бодол байхгүй ингээл өөр өөрийн чиглэлээр өөр өөрийнхөө юмыг ажиллаад л явж байгаа хүмүүсийг бас чамаа хинтээ өрсөлдүүлээд байгаа. Тэгэл янз янзын үеийн ингээл ингэлтэй тэ октоодтай ингээл зөндөөл тавьчихсан тэгэл битггүй. Тэгэл доор нь нөгөөний бичиж байгаа хүмүүс нь ингээл баг те бидний өмнөөс ингээл та ингээл те тийм өрсөлдөө. Манай дэлгэн ч одоо хөөрхөн шүү дээ гэдэг. Тийм энэ нөгөө нь хөөрхөн шүү дээ. Тахтай ингээл тэг заавал тийх ямар шаардлагатай юм те. Харахаар тийм жоохон харьцуулаад хүн байдгүй. Байхгүй нат байхгүй шүү дээ. Ямар сони. Танд байд юм уу? Бэш. Яг одоо бас санаанд орохгүй байна. Заримдаа их байдаг ч гэж магадгүй. Та чи шударгаар хатартай. Би өстой. Би Монголын хамгийн шодар залуу байна. Тэгээ би ингээ ТV-гээр ч юм уу юмар үзээ ингээд харьцуулаад нэг хүн байна. Том Круз. Том Крузээ чи одоо ингээл энэний чи доор ингээл таныг бичиж тийм одоо юу тийм Том Круз таалагдахгүй юус таалагдахгүй надад бүх кинон дээр адилхан царайлаад байна айгуу гоё юмнаас гараа авчиж байгаас тий та хоёр болохоор Монголынхаа юм бодоо тэр үгэн тогоондоо эргэлдээд л тийм байна за нэг аж хөрчин дэдэ би мэднэ за мэднэ за бач энэс яа нэг юм яг дээр жоохон багт яриад байдаг гэсэн яаж хийдэм бэ? Хэдэн үйлдэлэр гэж асуугаад. Хэлдэг лөө. За хэдэн үйлдэлэр хийдэг лээ. Төрөгчөн олгоод заана хийгээд төрөгчөн 3 үйлдэл гэдэг. Тэгэхээр чинь тэгээ дараа нь юу гэдэг лээ? Анашиг яаж хийх вэ гэдэг тийм. Нөгөө дөрөвгээд заана гаргана гэдэг. Дараа нь яаж тэр хоёрыг уралдуулвал арилан дөрүүлэх вэ гэдэг. Чи ингээ яваад идэвч эхэлж шин. Тийм л. Тэр нөгөө айн хурал болсон чи нэг амт хэрэггүй хинбэ гэдэг гэсэн. Тийм тэгсэн чи нөгөө хөрөгчөнд байгаа. Хөрөгчөнд. Анаач тэгээд ингээд тийм байлээ. Тэгээд хөрөгчөнд байгаа гэд. Тэгсэн чи дараа нь анааш заан хоёрыг уралдуулвал аль нь дөрүүлэх вэ гэдэг байхгүй. Тэгсэн чи заан гэдэг байхгүй. Яагаад тэгсэн чи анаас чи заанаас урдаж тэгсэн анаас чи хөрөгчөнд байгаа гэд. Тэгээд нилээ орхицсан байж байгаад за тэгвэл шал өөр асуулт асууя. Ойгоос ингээл нэг амтан гараад гүйсэн тэр ямар амт юм бэ гэсэн чинь мэдгүй чон нүн гэл дөрөвний нөгөө заан чинь гараа гүйсэн гэдэг юм шиг. Тэгвэл ингээд шивэс хийлгэж ин гинэлтэй чинь ингээд нөхрийнхөө нэрийг ингээд ихнийх нь хэсгийг шивэлэх гээл яг энэ минь гээл шивэс чинь баг гэдэг зааж өгөөл тэгэл нөгөөтг чинь чиний энэ дэр чинь ингээд шивэдэл манай он жоохон халамцсан буруус гэж шивчүүл яхаа шал өөр нөхөр чинь нэр биш өөр үсэг тэгээ зүрх мөрх ингээд шивцсэн байл яхаа бөө хэрүүл олоо за чи нэг хэрэгтэй тийш надад чи жүжигч юм шүү дээ би одоо нөгөө халамцсан нөхөнд энэ үү үсэг тэгээд зүрхтэй байх юм уу зүрхгүй байх юм уу хоёр зүрх үлээ нэг зүрх үлээ ийм бүтэхгүй юм дээр авчихгүй шүү. Чи ингээд маск зүүцээ айгуу тийм мэрэгжлийн багийг гэж парсан байхгүй айгуу гоо ингээд өөрөө ингэсэн байсан. Та чи нэг үзүүлээд хэлтэй гоё шүү дээ. Ямар ч нэг юм. Яац юм бэ? Яг сайн шивэсчин дээр очсон чи тэр нь алдаа гаргачихгүй та. Тэгсэн ч гэж болно шүү дээ. Тийм алдаа гаргаад өөр үсэг өөрөө. Би одоо тэг яах юм бэ гэж та өөр юу гэв үү? Чил бөө уруулна. Тийм тэгээ би ингээд ааштай охин баха ингээд хараад ер нь. Зургаад би юу? Тийм гайгүй юу? Аашгүй юм. Түл сууя л та. Түл сууя л та хамаагүй шүү дээ. Йоо та нэр инээ төргээд. Тэгэл яа нэг шивэс яа нэг. Гэтэ ямар амар харддаг. Таныг хараад. Зүгээрээ. Би түрүүг нь нилээ ингээс суужсэн бүр ингээ. Дэлгөө ингээд чимээгүй хүн байжсэн те нэг 3 4 дайралтны дараа хөнкөө хариуг авчих. Та ямар амар хард юм бэ? Би энд суужсэн ингээ ийшээ явцаа. Аагаа шууд пятнал түш тааш гэд. Ийшээ суучё. Бүр энэ дээр суучээ дэлгөө нөө. Энэ бодон чи бүр ингээ шилдэд ингээ жижиггүй
Бүүнж бүү шийдээд. Энд дэрс охоо. Том гой гой энд дэрс охоо. Джеймисэн гой гой байна. Та түрүүн гоё юм асуужсэн шүү. Шөөс л ярьж байгаа. Бөө уурлна сте. Тийм уурал. Чи матартай ийм усаар одоо ч чам нэгэ завь байхгүй шүү дээ. Тэ? Завь вирусээ байхгүй л гэхэд чи тэр голыг яаж гатлах вэ? Өвөл гатлаа шүү. Өвөлжлөө 100. Гатлахгүй. Гарахгүй матартай юм чи яаж гарах? Гамбаа яаж гарах вэ? Одоо мэдхгүй одоо яаж гарах одоо тэгээд заавал гарах үнэхээр гарах шаардлагатай бол тэр нэг матар татар нь байна уу харж байгаа л нэг юм. Дөөр сэлэл гарч. Би сэлж чаддгүй маа. Гүйгүй зүгээр тэр чинь иймэрхүү л босоо. Тэг матарнд нь нийтүүлж байна. Гүйгүй тэр матар чинь түрүү нөгөө арслангийн төрс өдөрт явсан юм шүү. Үгүй мөө. Бүх амтд очсон юм биш үү үгүй юу? Хуралдаа. Тий. Хуралч гэлөө төрс өдөрт ч гэдэг тийм болоодсэн юм шүү. Тийш нэрээ. Айгүй муухай царайтай муу хүн заа. Энэ дэлхийн хамгийн муу мөнх амьдрын заа. За. Энэ дэлхийн хамгийн сайн хүн 2 жил амьдрын нэг үлч айлын сонгох. Муу сайн үнтэй 2 жил сайхан амьдэрсэн. Биш буруу ойлгоод байна. Бишээ дэлгэнэ чи буруу ойлгоод байна. Би өөрөө тийм болох юм уу? Аа. Айгу муу хүн мөнх амьдрах юм уу? Тий. Тэгээд үхээд тамд явж байгаа юм уу? Баггүй. Үхээ тамд яваач юм баггүй. Тэгвэл мэдгүй. Бодоод гамбах ихлээр. Гамбаа мөнх амьдрах уу чи эсвэл 2 жил амьдрах уу? 2 жил ч бас арай бага байна бас. Арай Тийм. Чи арай урт байна. Тийм үү? Яг хөө тэрнээс зүгээр ингээд хэвийн одоо энэ амьдралаараа амьдраад ингээд хорвогийнхаа жамаар одоо ингээд явах уу эсвэл мөнх амьдрах уу гэвэл одоо хорвогийнхаа жамаар л явъя. Мөнх амьдрах нэхэр би нэг ажлынхантайгаа үйлөө нэг найзуудтайгаа ч үлдээ нэг ярьж исэн юм аа. Тэгсэн чинь маа нэг таньдаг хүн тэгж хэлчихсэн. Тэгсэн чинь бас нэрээ бодсон тийм юм шиг. Мөнхөөс олчвол ээждээ өгнө гэддэн шүү дээ. Ээждээ өгчээ тэгээд ээж нь мөнх амьдраад ханаас гэсэн хүүхдүүдээ ойр дотныхоо бүх хайртай дотны хүмүүсээ үххийг алдаал тэгээд тэрийг хараад ганцаараа мөнх амьдраад зовж амьдраад ч гэдэг яах ч тийм гэсэн чи бас тийм ч юм шиг л санагдц. Тэгээд одоо муугаараа мөнх амьдрий. Тийм. Тэг сүултээ бүр Залахгүй. тэгээд хөгшрөө насан нэмэгдэл амьдраад Гүү шүү дээ. Яг энэ залуугаараа вампир шиг л байгаад л байх юм уу? тэгвэл Муугаараа. угаасаа хамгийн муу хүн л болох юм байна. хараалгаад л муугаараа л бай. Ирших мөнхөл амьдрий. Тэгээд Амьдрал дэндүү тэгж хайртай. амьдрсан ч яах вэ? Гэхдээ ер нь тэгдэг гэсэн чинь түн чинь өстой уурн муурндаа зарим хүмүүс чинь өстой үхээд тэгж хэлж идэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл яг ясам дээр ямар ч хүн яг ингээд би муудаад ч юм яадаг чинь ингээд өөхөд бол өстой нэг хоног ч гэсэн л амьдрах юмсан л гэж гуйдаг гэсэн. Би тэр нэг юм ерөөс ойлгосон Хүмүүс юм. яа амиа орлоод. Хүш та ямар амар юм ярьд юм бэ? Өөр юм яриа. Юу амиа хорлохмаар. Өөрөө аваа. Дөлгөө минь хойлоо яа би нууцлаараа жоохон хил гарчлаа. Нууцлаараа хил гараа явчлаа. Төхөөд байна. Тэ чи жоохон найшилсан үгүй юу? Би ингээд олонний танил ийм гой бүсгүүчүүд рүү аягүй залуучууд мөнгөтэй агаа нар залгадаг мессеж бичдэг гэж бодсон. Дүлгүүл бол хэдэж тийм байдгүй юм те. Үгүй. Чи амар хэлбэр аргаар мөнгө олын бол гэж боддгоо агаа нарыг шатаагаад нэг байр бүр амар гоё машин жишээ хавья гэж боддгоо. Үгүй. Огт тийм бодол чиний толгойд байгаагүй. Тэгээ ер нь залуучууд бүсгүүчүүд хүмүүсийн толгойд тийм бодол байд юм шүү. Тэгээ байх нэг юм бай. 100 хүний 95-д нь байгаад байгаа юм шүү. Үгүй ингээл нэг юм өөрт байхгүй юм аа л ингээл хүн чинь аль болох амар хэлбэр ингээл болчихгоо л байт юм шүү тий. Ер нь гэхдээ гоё туртай юм а хийж чинь надад бол яг одоо хийж бодож байгаа юм бол байхгүй. Нэг амар хэлбэр аргаар нэг мөнгөтэй агаатай явуултсан хүн бол дараа нь ахиж тэгэх гээл тэрнээс нэг гарч чаддгүй юм шиг надад санагдав. Юу хэрэгтэй юм? Юу хэрэгтэй машин авах төрсөдөр ч гоё машин авчихгүй төрсөдөр нь хизээ. Ямар юм мэдв та хоёрыг сайхан амьдруулъя л даах нь. Та хоёрыг Зүгээр ах нь бол тийм чамаас илүү төвтэй юм бол нэхгүй юм ингээ тгий ихгүй зүгээр би чамаа гэр бүлтэй гэдэг чи ойлгож байгаа юу ахвалмаар байна мэдв ямар байна. гэл гараад ирвэл яах вэ гэж. Нэг хамтдаа сингээ яваад ирэх үү яах вэ? Заваараад л хэлсэн шүү дээ. Цаадаг чинь чи цаадахтай явахдаа зүгээр ажиллаар явах гэж байгаа гэж хэлчихгүй юу? Ах нь яахчгүй шүү дээ. Тэ гамба. Ингүүл алуулах та. Айх уу. Гэхдээ чи явна. Тэгээ яг нэг юм явдал бас болж исэн юм. Гэтэ нөхөртэй болохоос өмнө. Гэтэ би амар айж исэн юм байна. Та хоёр хөдөө ингээл явж ийн гинэ. Амралтанд биш ээ. За та хоёр заавал амралтанд яваач яах тий. Бид хоёр амралтанд явж ий гэж бодъё л. Та хоёр айгу тэнэг санагдчихлаа. Айгу харамлаа ш. За дөлгөө бид хоёр ингээл амралтанд явж ий л та. Тэгээ гамбатай тааралдлаа л та. Тэгсэн чинь гамбагийн шүд амар өвдөд байгаа байхгүй юу?
Тэгээ гамбаас яг шүд өвдөцтэй яг үхлээ би нэг 100 татчих юу ачих. Энийг суулаадах гэдгсэн чинь би яцсан бохоо. Би ерөөсөө тийм шүд мэд суулж чаддгүй юм шүү. За. Тэгэхээр чи ингээд дахиад гамбаагийн шүдийг суулж чадах уу? Чадахгүй. Гэхдээ зүгээр яг ингэж татчихаа зүгээр. Чадахгүй би өстой тийм өстой чаддгүй. Тийм нэг юм. Чи төлөвлөж тариа хийж чадахгүй би. Би юу? Гэхдээ би суглуулахгүй ямар амар. Гүнзэр. Өөрөө татдаг үлдээ. Амар ёо. Би ч гэсэн татлаа гоё. Ангаа мэд зүгээр ангаа. Тайван гэж байгаа тийм. Дэлгөөний шүтгэд амархан сугарчих واخ гайгүй нэг амар юу Ингэдэ. авах. Үгүй. Амаа хараа. Би нэг шүтээ авахсан ч гэсэн яа яста. Суулж дэлгүй хоёр юмч бүр нэг юмч ирж дух 92 дараа нөгөө юмч гэж байгаа авсан ш тагсан ч амар юм гүнзгий нөгөө суулттай гэх юм уу. Язаартай. Тэгээ ёо бүрстэй үнэ амар. 25-ны актаараа ургацсан байгаад тэрийг авахулсан. Йоо бист яг өгчс 7 хоног энэ хавдаас мавлаасаа явж магад. Тэр чинь амар. Тэр чинь хизээ ургах юм. Одоо оргон мэдв. Чи 25-таас тээ. Одоо оргон мэдв. Тэгээ авахлаарай. За хоёр. Хоёр ахаар авахлаарай. За ирж. Үннөө нэвтрүүлгээ яагаад хийхэ болцсон бэ гэж. Үннүг 2006 онд анхны дугаар нь биччихсэн. Дуучин Бат Эрдэнэ орж исэн баха 5 онд ч лөө. Тэгээ 1 жилийн дараагаар гаргаж исэн. Тэгээд 2000 хэдэн онд 9 он Нэг дугаар биччихээд жилийн дараа гаргаж исэн. Яагаад Ээ тэгэл зав мав болохгүй. Тэр үчээс эд бизнес хийгээл заадах чинь пэ охтуудыг уурайгаад л зүгээр. Хөөе төлгөө намайг айгуух тийм зэвүү хатаар авч өсөө оолтон ба. Тийм оо гэсэн харцаар тий. Тэгээ хийгээ бол 2009 онд хийгээл тэр чинь бас нэлээд олон дугаар явсан. Тэр ихтэй айгуу тийм нэг жоохон бодлоотой болцсон юм аа. Та яг сэтгүүлч мэрэгчлээ. үзэхэд айгүй сонирхолтой нэвтрүүлэг шүү дээ. Сэтгүүлч мэрэгжилгүй шүү дээ. Радиод ажилладаг байсан тий. Тэгээ би маш олон хүнтэй ярилцлага хийдэг байсан. Сэтгүүлч ажил хийдэг байсан тий. Би нэг өөрийгөө айгуу сайн боловсрогдсон хүн гэж боддог шүү дээ. Муухан сэтгүүлчээс өөрийгөө дээрэл гэж боддог шүү дээ. Дипломтой. Айгуу нөө диплом үзээд дипломгүй. Мэрэгчлэрээ ажилддаг юм уу? Би айгуу багасаа бизнес хийж эхэлсэн л дээ ер нь. Тэгээд ер нь бол тийм миний одоо мөнгө олж байгаа аргыг л чих сонирхоод байгаа шүү. Тийм үү? Энэ хүн яаж амьдраад байна? Яагаад ийм нэг нэвтрүүлэг хийгээл цацаад байдیں۔ Энэ нэвтрүүлгээр нь голоор нь ганц ч реклам явдггүй те. Энэ бол зөвхөн л өөрийнх нь хобби гэж түрүү хэлсэн. Тэгээд ер нь бол бизнес хийдэг шүү дээ би. Чи нэг бизнесийн нэг салбарын газар ирчээл сууж лээ. За би нэг юм асуулт асууя. За. Та хоёроос хоёулан гасч. За. Цаг хугацааны машинтай болвол би бас нэг нэвтрүүлгэн дээрээс харсан юм аа энэ асуултыг. Яг сонирхолтой юм байна гэж харж байсан. Цаг хугацааны машинаар та хоёр өнгөрсөн рүү нэг очиод ирэх эсвэл ирээдүрөө нэг очиод ирэх нэг хоёр боломж байгаа. Аль нэгийг сонгох вэ? Алийг сонгох? Хаашаа нь очих вэ? Аль цаг хугацаанд? Агааруугаас амар хаасан. Бүр тусламж ирсэн харж байсан шүү. Эсвэл бүр зөөлөгт гаргаж байгаа харж байсан. Зөөлөгт гаргаж. Би үхээр одоо юм баяраа үхээдэгтэй. Нэг өнгөрсөнд нэг тийм алдаад байгаа зүйл байдаг штэ. Тэгэл яг аль ирээдүр юу өнгөрсөн рүү аль нэг ирвэл хоёулын дээр нь очих болохгүй. Нэг л яв. Явал буцаад өөрөх дээр ирэх юм уу? Ирнэ. Яваад Тэгвэл тэгэл ирээдүрүүл явна штэ. Яаж ч утсан те. Тэнд очиж баахан морины уралдаан яан тэмцээн уралдааны спортын лото мотоны баахан зөв хариултыг авчирч цаг хугацааны машин тэр шиг л те. Бизнес хийдэг хүн болохоор амар Чи- бизнес сэтгэлгээ. Чи яг тэдгүүний яг. Би өнгөрсөн рүүгээ очичоод ирнэ. За яг уу алдаагаа засчаад ирэх. Тий нэг засах юм бай. Тий тэрийг засчаад ирнэ би. Чи яах вэ? Би болоод ирээдүрүүл очно гэж боддیں۔ Одоо би тэр дээр өнгөрсөн рүү очиод одоо яах юм? Тэр дээр болоод өнгөрсөн өнөөдөр энд ирсэн л явчих. Ирээдүр очия. Ирээдүр очиар нь ирээдүйд амар том алдаа хийх гэж бойлуулах ч юм уу. За та хоёрыг нь шүү дээ. За. Ямар нэгэн хүнтэй хин нэгэнтэй андуурж ийсэн хүмүүс одоо ингээд айгу тийм гүн гүнзгийгээр андуурж ийсэн хараад. Андуурч ирсэн. За ямар Ноён бондгор. Ноён бондгор байна. Чог тийш андуурдгүй нэрэ. Тэ андуурна. Андуурна. Яг ноён бондгор. Ноён бондгор. Энд ер нь тэгэл үе андуурна. Ингээд нэг удаа ихсэн аахгүй. Би нэг найзуудтайгаа нэг газар сууж байгаа л тэгэл тооцоогоо их гээл ингээд зогсож исэн чил хажууд нэг их бас тооцоо их гээл зогсож исэн намайг харснаа. Өө мэдүү сайн уу мэн уу гэж гармаар барайл. Өстой их чин чамаг айгуу ингээд үздэг хүндэлдэг шүү гээл тэгээсэн аахгүй. Тэгээд Өөрийгөө л хэлж байна гэж өөрийгөө л одоо айгуу таниад байна гэж бодоод би ч за баярлалаа их ч юм гэж зогсож исэн чи.
манай хүүхдүүд чиний дууг айгу сонсох дуртай муртай гэл нэг арай л өөр бодлоо болохгүй. Тэгэхээр би за одоо намайг л яриад байгаа юм бахта гэж бодвол байжсэн чи мэдээ яста хөргөн шүү Монгол карлсоо гэсэн. Өө гэж за тэгээ би андуураа дэж гээгүй. За баярлаа гэдэг. Тэр их ч одоо харж байгаа бол баах байсан. Үгүй тэгэж бүр юм тэгэж за бид хоёр бол яг одоо энэ би хэлбэр төрсөөр ойролцоо төстэй хүмүүс те андуурхан байж болдсон байж гэж бодоход бүр хөдөө нэг тоглолтоор явжсэн чинь нөгөө оноо ахыг гэлүүдээ. Өө жамжлуу гэсэн. Тэгэж андуурж штэ тэгэхэд ноён бондгор битэрийг андуурах гайг байгаа штэ. Дүлгэн нэг андуурах оо. Ийм хөөрхөн чи баг андуурахгүй бах төө. Үүнтэй дүүцэхгүй згсэн баг байхгүй бах төө. Гүй нэг харж байгаагүй минь үү. Тэгээ андуураад байгаа юм шиг зүгээр байгаад байгаа юм шиг мөртлөө бас амар гой хүмүүс байдаг штэ. Тийм үү ингэдэм биш үү нэг ингээл зурагт мурагтаар ингээл харж байсан хүмүүсээс бас тэгтээ намайг бас тэгжсэн чинь 3 жилийн өмнө би нөгөө бороо орсон такси явах гэж такси зогсдгоо нийл төвчрэл тэгсэн чинь нэг таксинд явахааргүй нэг юм ах ирээ зогсон гоё юм яахгүй. Би. Тэгээд ингээд тэгээ харна. Өө та явах юм уу гэд явна гэд. Тэгээ ороо суусан чинь гэ талендаа ингээ намайг хараадсэн. Тэгснэ. А чи би чамаа нэг харсан цараар нь хамаатны хоохонтой андуураа суулгачлаа. Тэг биш шүү дээ. За одоо нэгэн цус юм жаахан чамаа хүргэж өгөх байсан. Наад шиг бодлоо бардам амтан байсан байгаа байхгүй те. Би Лос Анжелес явжсэн байхгүй. Тэгээ явжсэн чинь хэдэн хүмүүс ирэл гар ус хүмүүсийг авалсан. Тэгснэ намаа Брэд Питт ч гэж. За жоо бодлоо. За зүгээр. Брэд Питт. Нэг темирхэн болсон. Чи одоо драмын театрт ажиллаж байгаа те. Одоо ингээд ер нь ингээл тоглолтоор одоо ингээ манай Улаанбаатар хот шиг одоо ингээл сая хүн амтай юм хотууд олон болвол те тэнд манай Монгол тэгэл баригад явал тоглохоор нэг хотод очиад одоо сар тоглоод нэг хотод очиад сар тоглоод гэртээ ирэхгүй тэгэл явдаг бол яах вэ? Тэгвэл би ганц бий болчих штэ. Тэгвэл яах вэ? Нөхрөө дагуулаа явах уу? Нөхөр хүүхдээ аваа явах уу? Тэгэл одоо бараг тэгэл. Ой тэгэхээр чин манай нөхөр чин эндээ ингээд өөр ажил төрөлтэй тэгэхээр болохгүй. Тэгээ бас хэцүү л юм те дуртай юм хаях хэцүү. Гэхдээ ер нь айгүй хэцүү юм аа. Би бол ерөөсө хайртай өөнийхөө төлөө бүгдийг зайлуулж чадна. Тэр дуртай ажил, маажил юм уу өстө бүгдийг хай. Ерөөсө хайртай өөнийхөө төлөө тийм. Явах ёстой бол явъя. Явах бол явъя. Явж чадахгүй л чацар царайлаа гэж сууч. Одоо энэ NBA-гийн тоглогч нар бол баг тийм шүү. Эхнэрүүд дагаал явж байдаг. Дагаал. Энэ хотод очиод зүгээр тэр хотод очиод зөвхөр ингээд зөвхөр баяр үгээд. Баяр үгээд. Дөлгөөний тэр муухай харж байгаа миний гарлуу муухай харж байгаа. Та ямар муухай ингэж гээл. Өөр хотод очиод ингээд гоё гэгээлэг ойлгож байгаа. Дөлгөөн ч гэсэндээ ингээд өөр хотод очих юм бол ингээд яваад байна шүү дээ. Тийш хүмүүс ингээд алаад шээ. Хүмүүс бишээ нөхөр чинь яваа бурхан минь. Юу хүмүүсээ зөвхөн нөхөр чинь шүү дээ. Бурхан минь бас нэмэгтэй хүмүүс муухай бодох юм аа. Яах вэ? Таших гэж ах чинь аа. Тэг угаасаа л алга ташин шүү дээ. Ташаал явчих шүү дээ. Ядаад байх байсан нэр чи. Хүмүүс ташилчих санаа их вэ шүү энэ дэлгөөд бүр. За баярлалаа залуусаа. Гамбаач их сайхан тийм нэг даруухан гоё юм залуу байдгийм байна. Дөлгөөн бол ерөөсөө нэг темирхүү те. Тийм юу гэсэн. Нэг темирхүү те. Ингээд энэ ах намайг яачих вэ тэгээд энэ бол нэг сайх байна гэх гээл те. Энэ их сайхад байна гэж бодож ин гэж гээл те. Тэгээд цагаан сараар айлд орж ирэл айл майлд хүмүүнд очивол те. Маань нэмэгдээлийн карт бэлгэлээрээ за. Энэ морь буусан шараа гэдэг юм мөнгө бол мэдээ сонголттой байгаа. 500 мянга, 2500, 5000 картууд нэмэгдээлийн картууд бэлгэлээр. Үндэсний үйлдвэрлэл шүү дээ, тийм үү? Яг үнэ. Жом. Бэлгэлээрээ. Жом баярлуу. За баярлалаа. За уцаараа бэлгэлчихье. Тэгээд Камер ч унтраагүй шүү дээ. Зүг шүү дээ. Камер зүгээрээ.